Монгол Улсын их хурлын дарга Мегомби энэхүү олдод улсын их хурлын гишүүн Монгол Улсын сайд засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Мөнхбат уур амьсгалын өөрчлөлтийн тухай нэгдсэн үндэсний байгууллагын суурь конвенцийн талуудын 21 дугаар баг хурлаас гарсан шийдвэр Парисын хэлэлцээрийг сонирхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ. Парисын хэлэлцээрийн гол зорилго нь доктортой хөгжлийг хангах, ядуурлыг арилгах, хүчин чармаалтын хүрээнд уур амьсгалын өөрчлөлтөөс учирч болох аюулын эсрэг авч хэрэгжүүлэх, дэлхийн нийтийн хариу арга хэмжээг бэхжүүлэхэд чиглэсэн суурь конвенцийн зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэдэг. Дэлхийн агаарын хэмжээний өсөлтийг бууруулах, урт хугацааны дэлхийн нийтийн зорилгод аль болох хурдан хүрэхийн тулд хөгжингөө орнууд нь хөгжиж байгаа орнууд болон уур амьсгалын өөрчлөлтөнд эмзэг өртөмтгий улс орнуудад бүхий л талын дэмжлэг тусалцаа үзүүлэхийг энэхүү хэлэлцээрээр уриалжээ. Тэгэхээр өнөөдөр бол энэ уур амьсгалын өөрчлөлт бол дэлхийн нийтийн нэлээд толгомцсон асуудал болж байгаа. За агаарын хөлөмжийн хийг бууруулах энэ асуудалд бол нэгдсэн үндэсний байгууллагын конвенцэд бол Монгол улс бас энэ дагаж мөрдөх юм үүрэг хүлээсэн. Тэгээд үүний дагуу бол энэ асуудлуудыг шийдэх зайлшгүй шаардлага үүссэн. Тийм учраас бол байгаль орчны яам засгийн газраас бол энэ асуудлыг бол улсын их хурлд өргөн бариад байна. Иймд газар зүйн байршил, эмзэг экосистем, байгаль цаг агаараас хараат эдийн засгийн тогтолцоо зэргээс шалтгаалan уур амьсгалын өөрчлөлтөнд нэн өртөмтгий Монгол улсын хувьд энэхүү хэлэлцээрд цаг алдалгүй нэгдүгээрч олон улсын дэмжлэг тусалцаанд хамрагдах зайлшгүй шаардлагатай байгааг хуулийн төслийн танилцуулгад тусгасан байна.